сагаад орсон чинь хүмүүс найчуул яана. Лайк дараарай гэж. Subscribe хийгээрэй. Тийм байх юм бэ. Сайн байцгаана уу? Humans амттай өдөр хоолны контентынхон анхны дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. За тэгэхээр энэ контентоор хоолыг хийнчиг, элэнчиг. Анхны дугаарын ахлах тоогоочоор 60. Өнөөдөр та бидэнд ямар хоол хийхээр даалгах гэж байна? За бид өнөөдөр анхныхаа хоолны дугаараар хавиргатай бууз хийж үзэж чинь. Бид ингээ хавиргаа бэлдүүлээд хөрөөдүүлээд аваад ирсэн байгаа. За янчка гурил зурна. Үлсээ маха татаад дээгийн гурил хилдэн заяа. Тэгээд би чимхэн. Тэгээ бэлтгэл ажил явж байх орон та хэд бас материал цуглуулалтын бичлэг үзээд байж. Хоньны махтай юм бэ? Ястан. 108,750. Энэ юу хавирга нь 4 өндрийг аваа ицсан. Гол өөхтэй гоё хавиргууд юм. Тэр цаафын Бараг л таалсан өөхтэй. За бит хоёр ер нь бол хавиргатай буузанд хэрэглэгдэх орцуудаа бүгдийг авчлаа. Одоо тгээ шууд хоол хийх явц руугаа шилжлээ. За хавиргатай буузанд орох материалууд нь гэвэл цул мах, хөрөөцөн юм билэн хавирганууд, гурил. Тэгээд энэ амтлагаа нь бол бид нар бол айгүй энгийн амтлна. Надад мах хэрчиг үүрэг өгсөн боловч би өмнөдөө амар удаан мах татдаг болохоор жаргалагч мөнгө намайг харал өөрөө хийж байгаа. За тэгэхээр одоо ихтэй жаргалагчээс яг хийх дарааллыг нь асууя. Гэтэ би бас ер нь анх удаагийн хийх. Тэгээ үзэхэд маха хавирга хоёроо амтлаад ихийг дарж ингэж байлгаж агаад тэгээд чимхээ жигнэх юм бол яг нөө битүүр шүршиг амар гоё болдог гэд нэг ихчийн заавар байсан. Одоо яг тэрүүгээр нь хийж үзэхэд ерөөхдөө бол бэлтэж байна л гэсэн. За янчгаагч бол гурилаа зуурцсан байгаа. Одоо ямар зуурсныг одоо жаргалагч шалгаж мэдэх байх гэж бодож байна. Хатгаад үзээрэй. Өө хатгаад үзтий. Хатгаачтий. Өө янамаа. Оройдоо угаасаа нөгөө гурилны цех ажилладаг штеп. Манайхыг худалдаа авч байгаа. Худлаад. Ер нь бол хоол юм гэдэг чи өөрөө сэтгэлэхгүй тийм. Хүн сэтгэлээсээ хийцэн байхад хоол юм ямар ч хоол амт тийм. Жохон давстай байсан зүгээр. Сэтгэл ивэл. Яг та нар хүний нэг ганцхан алдаан дээр дүргэж бит юм муухай юм ярьж. Янжингаа гурил зууралт бол төгсөрчжээ манайхаа. Одоо ер нь дараагийн гурил зууралтыг зүгээр л Янжингаа хариуцсан шүү дээ. Энэ гурил амар том байх хэрэгтэй юм тэгэхээр заяа. Одоо ингээд чимхэн заяа хоноор хүний ч одоо хонь чимхэл гэдэг шүү дээ. Манай Яа гэж дээрс бич. ингээд ерөнхийдөө битүүр шүршил хоол. Би одоо наад чимхэл ухаар. Тийм нэг махны амтлаас нэг үнрээс игээд бас нэг яриад байдаг да. Манай махны амтны үнэр бол ямарч байна. Тэгэхээр та нар боддоо манай баска хизээч гурил зуурч байгаагүй гэж боддоо. Ямар Бит хоёрыг хийсэн буусны яа. Чингисийн ялгаа гартаа. Ячкагийн хүнийхээс ялчгүй урт гоцгоо юм. Минийх бол жоохон пэлбэр бүдүү. хамгийн гол нь хүн өөр шиг юм хийдэг гэдэг. За энэ юу? Баска хийчихсэн чод. Наач баска хийсэн. Өндөр өгсөн болгож. Тэг хүний хэдий хидвэ ийм том бууз. Том бууз. Хогоос бууз. Энд чинь амар үеиг байгаа, шүлтэй байгаа. Үсрээл гурыг өсөхгүй бол хоёрыг Тийм. хавиргаа хэдэн гураар авсан бэ? Өөе, сонноос махны үн. Тэнгэр дачч. Аим. Би сая энэ жаргалагчтай мах цуглуулж явахдаа ингээ махны үн харсан байхгүй юу? Тэгсэн чинь Амар харагч. зүгээр л махнаас гар ийл гэж би бодсон. Тийм, ер нь. Жишээлбэл өнөөдрийн бит хоёрын авсан гуй. Ха. Аха, ястаа махны үн 25,000. Гэтэ хажуугийн лангуун дээр нь 25,500 гэж байгаа. Тэгээ юугаараа тийм ялгаад байгаа гэсэн чинь шүн ил. Тэ? Энэ одоо нэг чинь нэг болох усаа алгацсан. Буцаж байгаа юу? Усаа яач тийм юм. Орон гарan ийм туслахуудтай би надад ингээ амар хэцүү байдаг байхгүй. Би ингээд олон удаагийн энтэй гоолны юм дээр би. Энэ шиг нүр дүр тавих газар баг. Би яг гурилыг илтэн. Хуушур чимхэн. Гэтэ би хоол хийж чаддаггүй. Тэгээд онцлог нь бас сөнгөн юм. Yes. Тэгэхээр бид нар хоолндоо одоо энэ
амттай өдрийнхөө ямар ч хоолой сонгийг хэзээ ч хийх. Хоёр ихэр маань сонгоо угаасаа идэх дурггүй. Тэгээд би болохоор шууд харшилтай. Ингээд шууд юм гардаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр айгуу хэцүү. Гурилыг бас бөөрийн хийлтнэ гэж. Өөрийгөө л магтаад идэх тийм. Яа юм шиг Том буу, стогод буу, жижиг буу. За бууз ерөөсөө сэргэлтээсэй гэж. Цаарсан байна, зарим нь зүгээр байна. Йоо, өнөр нь бүр амар энэ та нарт өнөртүүлэх юмсан. Таад гуриг идэх юм уу? Хавиргыг чанахгүйгээр тийшээ давуу болон сул тал нь хавирга нэлээ нөгөө нэг чанах юм бол амар гоё ингээд зөөлөн болтол нь ер нь яснасаа мултартал нь гоё чанаж иж шууд нөгөө ингээд юм тийм идэхэд илүү амархан болох юм байна. Харин хавирга нөгөө чанахгүйгээр хийх юм бол амт нь гоё ч гэсэндээ идэхэд жоох ажиллагаатай юм байна. Энэ хазаар бас зөөлхөн гоё махсан байна. Гэтэ амар гоё юм байна. Яагаад хамгатай болж идэж байгаа нэр? Манай нэг жижиг зочин байна. Сайн уу? Гүн нэг баг зураг чаачсан шүү. Чи баатаа уучмаа. Бас нэг юм хэлээд энэ хөлийн хэмжээ амар гоё юм байна. Дахиад Гоё юм. Yes. энэ дэс амтгүй болох үнсгүй хаалга шүү тий. За одоо энэний шүлийг Энэ гэхдээ давсан ихтэй байна. гоё аим Одоо гоё. надад ярихгүй урд задлаа яг энэний урд ярьж байгаа. Өсөв. Эвэр амар гоё юм байна. Тэр самаруудаа ямар хоол хийчихгүй. Харин ямар хавлахгүй. Ер нь бол хоёрыг идээл хачин болд юм лээ. Амар үсчихсэн юм. It's a good one. Гоё маяг юм уу? Гомтоо шүү. Тэстэй гомны тага. Гоё мэгчтэйс бүгдээрээ зүгээр агай амархан хамгийн амархан солонгосоо гэж. Боломжоор. Боломжоор солонгосоо гэж. Гачи. Гооштэй. Гай. Хавирга нь өөх мах алгалсан байгаар өстэй янзтай. Тэрүнэ. Вау, таалагдаад байгаа юм уу мэн? Таалагдаад байгаа юм уу гёр гэдэг үү юу лээ? Лайк дараарай гэж. Subscribe хийгээрэй. Тийм байх юм бэ. За зүгээр хэл. Subscribe хийгээрэй. За шууд сайн хүрсэн манай. Тэн үнгийн хэлчихэж байгаа. За өнөөдрийн ахлах тоогооч 10 Өрөвдөө баярлалаа. Манай анхны амттай өдөртэй хамт байсан бүгдэнд нь баярлалаа. Баяртай.